За сайн байцгаана уу. За микрофоны хавчрыг одоо болчлоо олоогүй л юм. Гэтэ яах вэ? Яанда яачих ах вэ? Яг нэг тухтаа суугаад ингээд үзээд яахгүй. Тэгээ сая гинтгэл бас бичлэг хийхээр болчлоо. Урьдчилтэр манай ээж ихч хоёр ирээд тэгээд манайд хоёр хон чи явсан. Баахан борцог хийгээл билбитээс ийш тийшээ хоёр гарч агаад тэгээ явсан. Тэгээ явуулчаад юу яагаад усандаа яваад хоёр удаа усанд яваад сав маваад үргээд гэр орноо цэвэрлээд зэгцлээд нөгөө гэрээ зэгцлэн гэдэг нь нөгөө манайх нөгөө аюу жижигхан болохоор хүн ирэхээр нөгөө хүн ирээд хонно штэ. Тэгэхээр ингээд нөгөө хамаг юм хураагаад ивгээ тавьсан байдаг болохоор зай гаргаж зайчлаад тэгээ би нөгөө гэрээ урлан болгоцсон байгаа болохоор нэг баахан ширээ дэлгээ тавьсан. Ширээдээ бүтээлүүд газраар нэг хөглөрөөд би дундуур нэг хараагаа явжсэн. Тэгээ тэднүүсээ янзлаад тэгээ доор гудсан тэр гаргаад тэгээд тэднүүсээс хураагаад тэгээ буцаага ширээ мэрээгээ байранд нь тавиад тэгээ дахиад хэдэн бүтээл эхлүүлээд тэгээ миний бүтээл чинь юу яа тий. Нэг хоёроор нь хийхээр айгүйх цаг авна. Тийм болохоор 5-10-аар нь болж өгвөл жоохон олноор нь ингээ эхлүүлээ явчихлаар хатчих хорндуур нь нөгөөдөлийг нь хийгээд гээд нөгөө айгүй олон дамжлагтай цавуу хатаа, нугаачаад хатаа тэгээд айгүй олон дамжлагтай болохоор бөөнөр нь эхэлжүүл айгүй амар байдгийн. Тэгээд сая хэдэн зураг эхлүүлээд тэгээ одоо цавуу хатчих хооронд, будгаа хатчих хооронд газ хойш уул руу яваад нөгөө цэний ягаан ургадаг. Цэний ягаан жам мэддэг хоёр айгүй цуцсан билээ. Цэний ягаан бүрд ингээд дэлбэлэхэд бэлэн болцсон. Тэгээ сая нөгөө хэд өдөр хүүтэн гэсэн өнөөдөр ч гэсэн бас жоохон сэрүүхэн байна. 10 градустай л байгаа. Тэгээд нөгөө нар гарч байгаа болохоор дэлбэлж ижим магадгүйгээд тэгээ одоо баалта тэр хойш явлаа. Манай баалта жоохон уйдаад байна. Нөгөө нааттай үлдэнгүүтэй. Жоохон олон харахаар айгүй баярлагддаг байхгүй юу. Тэгээд нөгөө хоёр маань явгууд жоохон уйдаад тэгээд дагуулад хойшоо явъя. Тэгээд очиод гой бичлэг хийгээд харуулъя. Дэлбэлцэн байл сайн л үстэй. Тэрс үнэхээр гоё газар. Бид уул нь өөр нэрхтэй. Тэгээд бид нар манай гэрийнхэн нөгөө аюу гоё олон төрлийн цэцэг ургадаг болохоор цэцгсийн гяваач ингэ нэрлэлсэн. Тэгээд энэ жил бол маш ихээр гоё цэний гайн гарч илээ. Тэгээд нөгөө өнгөрсөн жилийн шүү дээ. Тэндээс нөгөө цэний ганыг дэлбээснийхэн дараа хүрцдээд үндстэй нь хүрцдээд авсан байсан. Тэгээд нөгөө хашаанд авч тарьсан гинэ хүмүүс. Тэгээд гадаа юу дуурайд вэ? Гадаа нэг юм дуурсан. Тэг авсан байсан. Тэрс аюу юу харагдсан юм л шүү дээ. Яг нэг юм. Одоо хүний биеэр бол ингээд наачаа шалблаад тэг одоо нөгөө сорвчсан юм шиг аюу аюу хохотлоо баацсан байсан. Тэг аюу юу харагдсан юм байли шүү. Тэг хүмүүс болж игэл тэр нөгөө нүрээр нь тарьдаг те суулгадаг. Тийм ч хашаанд авч тарьж байгаарай. Тэгээд яг зөндөө олон хүмүүс би сонсч ирсэн. Цэний ягааны чи уулнаас ингээ авчираад тарьчдаг штэ гээл. Зөвхөн энд биш өөр газар ч гэсэн ингээ цэний ягаа ургадаг газруудын хүмүүс хашаанд авчираад хашаага чимээд ингээ тарьчдаг гинэ. Тэгээд аюу юу харагдсан юм бэлээ. Одоо болвол өөрсдөө тэр те цэцгээ аваад тарьж байгаарай. Уул юм ууландаа л байж их те. Яг тэгээ зарим хүмүүс тэр чин зүгээр шилжүүлээл суудах байгаа болохоос биш. Тэгэл уулын цэцгээ авах тэгэл нөгөө үрэн унаал үрээ цацаал тэгэл дахиад ургах штэ гэл зарим тэгж тайлбарлаж илээ. Гэхдээ аюу юу харагддгийг. Одоо би чи өөрөө ингээ байгальд хайртай цэцэг дуртай болохоор яг ингээ сайхан цэцгээ үзээл зураг дараал тэнцээ ингээл гоё явж идэл хохотл ингээ ухаацсан. Угаас тэг яаж ч утсан эвгүй байгаас тий. Тэгэхээр хашаандаа бол зүгээр яг тэр гоё мандлын цэцэг юу гэдэг тий зөндөө үр үйд юм билээ штэ. Тэрийг аваад тарчих юм бол ялгаагүй л гоё харагдаж штэ тий. Тийм болохоор байгальтаа жоохон хайр гамтай хандж байгаарэ. Тэгээд яг үзээ явж байгаа байгальд хайртай хүмүүс бол тэрийг харахад байгальд хайртай ч гэхгүй ер нь л ингээ хүн харахад бол аюу харагддаг юм билээ. Тэгээд тийм болохоор энэ жил битээ тэгэрээ дахиж тийм хармааргүй байна. Тийм гоё цэцэгтэй газар өшөө олон гоё цэцэг ургахаар аюу гоё харагдаад байгаа байхгүй юу? Аюу гоё. За явж харуулъя. Тэгээд цэцэн дэлбэлэг байсан ч гэсэн би зүгээр бичлэг хийгээд харуулъя. За гоё газар байгаа. За гарлаа. Камера. За энэ дахиад унж магадгүй. Тэгтээ яг тийм. Одоо дахиад 6 сард нэг хотоор даан 5 сар зас нэг ирэх ажил байна гэд тэгсэн. Тэгээ яг нөгөө хүмүүс нь цагаа тодорхойлгож хэлээгөө болохоор хэлэхгүй л тэгээ явахгүй. Тэгээ ойрох явцсан болохоор 6 сард бол би угаасаа явна. 6 сард графикийн зураачдын үзэсгэлэн болох гэж байгаа. Тэр нь бүтээлээ өгнө. Тэгээд бүтээлийн өгөнгөө өөрөө нээлтэнд нь оролцох болохоор явна. Тэр үедээ юу авахаас камерны нөгөө хөл
камерны хөлж гэж дээ тэр нэг селфиний гар юм билээ. Дэлгэгдээд нэг хөл болоод тогтчдөг нэг тийм л юм аа. Тэгэх юм бол бас энэ тэнд гоё бичлэг хийж ивэл. Тэгэхээр уул муулын бичлэг хийж ивэл зүгээрэж магадгүй гэдэг. Одоо болохоор ардталт нөгөө нэг тогтогч гинэ нөгөө нэг юу гэдэг штеп нэг гагаар нэг барихад нэг эвтэйх нэг юу гэдэг штеп тогтоод манай солонгоо миний төрсөө дөрөөр өгчээсэн. Тэрийг наачсан. Тэрнгээрээ тогтоогоо яваад. Одоо тэрнгээрээ модны өчрөөс үлгэж байгаа бичлэг хийндэ энэ гэж бодоод байгаа штеп болох юм яах вэ үзнэ. Одоо битэр гараад түрүүн битэр чинь гэрээсээ гараад нөгөө зүүн тишээ явсан бол одоо баруун хойш явна. Орхоо цаг хэд болж байна. Юугаа хараад цагаа харж агаад за цагаа харж агаад хэдэн минут явах хараад 10 минут л явт юм дөө. Дан өксөр зам дунж магадгүй. Нэрээ манай нөгөө СУ нэгдсэн байхгүй юу? Одоо яг зам дээр. Тэгээд манай энэ замын хойно ерөөсө дэлгүүр байхгүй. Хаач. Дэлгүүр байхгүй. Тэгээд СУ-гийн барилга баригдаж байгааг харчаад хурдан нэгдээсэй гэж хүлээгээл байсан. Тэгээд дээж дээржсэн манай энэ чинь нэг дэлгүүр нэгдэж байгаа. Би хизээ нэгт хүлээгээл террасан дээрээс хараа зогсчихдаг байхгүй юу? Машин дээрээ яах вэ? Тэгсэн чинь сая 16-нд энэгээр ингээ машинууд яачихсан. Одоо бүр замаа минь засчих. Тэгээд юу яагаад нэгтцэн 16-нд нэгдээд тэгсэн чинь би чинь зүгээр энэ дэлгүүрээс салахгүй байх хэрэгэл хийсэн чинь яг нэгдсэн өдөр нь орж иж юм авч идэл. Тэгэл дахиад ороогүй. Тэрс орохгүй. Орооч гэж юусоо бодогдохгүй. Уул нь бол нэгдэнгүүт нь би салахгүй байх гэж бодож исэн. Тэгээ хөдөлгөгч нь ямарсан дээ. Би ч та наашид гүйдэлтэй болох нь дээ энэ гэдээсэн чинь ороогүй шүү дээ. Тэгсэн чинь манай ээж аяга хөөрхөн их чирчээл тэгдсэн. Ээж тэр чинь гой ярнөө. Уцаар тэгсэн чинь ээж тэлжсэн энэ дэлгүүр нэгтчлээ би ороод юм авчижсэн энэ гэсэн чинь ихчд хэлчих. За яа нөгөө дэлгүүр нэгтнгээл хүлээгээдсэн тэр нь нэгдээ тэгээд юм авчижсэн гинэ гэж ярьсан чинь манай шүүр инээд нь өрт. Ээж хөрөд тэгж яриад байгаа шүү дээ. Би тэр чинь нэг тэмрүүл нь ярьж байна. За энэ машин чи яах гэдэг юм бэ? Тохиогооч өгөх. За өглөө. За хажуур нь хараад чинь би гэхдээ дөнгөж урдуур нь гараад баруун тийш ирнэ шүү дээ. Бас хөдөөс гой хүмүүс машин дээр нь штэ. Нэг жоохон бороо орсон шавартай байна. Цаадлаар нь гэхлээр нөө амар дэлхий болохоор хинүүгээр л гараа шаврын дээгүүрээ гараа. Миний машин чинь хөөх шавар шавах үнэтэй сайн штэ. Ингээл нөө замаараа нэг жоохон явж байгаа л баруун хойшоо иргэ явчихдээ. Одоо тэнд нэг хитэн нохоо байгаа. Хойдлын уулын аманд байдаг айлын нохоо машин харахаар илдэж өгдөг. Заримдаа байдгүй. Заримдаа тэгээд нэг нь хөөчхөөрөл нөгөө хоёр нь дагаад гурван нохоо. Гурван банхар. Нэг нь бүр амар том толгойтой банхар. Одоо тэгэл тааралдвал баалтаа дайрна. Машин дотроосоо хуцаал нөгөө гурав нь илдэж өгөл тэгэл би ч хаацлал зүгтаан гоё юм болно. Заримдаа тэгээд цаана хитээ залхуураа босч ирдгүй. Одоо нартай болохоор нохоо залхуураад унтчихж магадгүй. Хошоо маань яг энэ нам руу нэг 2 айл байгаад байт. Наатлаар нь хэдэн айл байгаа. Одоо ингээл мал гараад ирвэл баалтаа ингээл ажиглаад хараал. Гэтэ одоохондоо мал алга байна. Энийгээр ингээл мал бэлтжид. Энтэй ингээ ууланд заяа ууланд за маргааш юм уу нөгөөдөр урагшаа тэр голын ирэг дээр бүр 100 болцсон байлээ. Тэгээ одоо яг манай энэ хоошоо болохоор өвс шараараа байгаа. Шараараа тэгээд яг уулын мод ногоорцсон. Тэгээд уулын цэцэг аягүй хурцсан байгаа. Өвс нь шараараа л байгаа. Манай хоошоо тийм байгаа. Урагшаага голын ирэг дагаад бол зүгээр л 100 болцсон бэл. Айгүй гоё. Би нөө фэйсбુક дээр оруулсан зураг бичлэгнээс хүмүүс бас харж байгаа. Өө наа чи бүр 100 болцсон байж тэгээд тэр нь болохоор голын ирэг дээр л тийм байгаа. Хоошоогоо нэлийн шар манай хашааж гисэн айгүй шар. Гэхдээ тэнд нэг хитэн гişиг байна. Гэхдээ юу яагаад? Яг нөгөө нэг хашааны булан ямар хөөрхөн юм бэ? 5 иш биш үү? Хашааны булан тэгээд за харуулъя.
5 шиг харагдаж байна уу? За ингээд ярьж. Юу вэ 5 гэж? 1 2 3 10 11 шиг байна. За харуулъя. Нөгөө хэд нь тэнд байна. Оо ямар инээдтэй юм бэ? Зарим бүр жижигхэн юу юм бэ? Энэ жижигхэн юмнууд. Оо за нийлж аваад явлаа. Таалтаа хараад энэ хөрхөн 11 шиг харин байна. Таалтаа чимээг байгаад байна. Одоо мал хараад арай гайг болол шүү дээ. Нөгөөч нөгөө ишгэрвэл хараад байна. За зүгээр гараа баалтаа. Хөөх юм би. Баалтагийн дуурчааг сонсож байна. Жижигэн дуурайг аслаад. Юу ярьжлаа? Ярьжсэн юм мартчихлаа. Тий. Айгуу шараа. Өвснө айгуу шар. Гэтэ цэцэг айгуу ургасан. Одоо моднууд ногоорцсон. Одоо тэгээд өнөөдөр маргааш нөгөөдөр бороотой байлээ. Өчигдөр энэ бас бороо орсон. Өнөө өглөө хүртэл жоохон шивэрсэн. Тэгээ одоо энэ борооны дараа нар гараад тэгээ гоё ногоорч байгаа хөө. Мод энэ төрөл сайн ногоорсон байгаа. Тэгээ манай хашааны яг нөгөө байшингийн доогуур тэгээ хашааны доогуур гоё ногоорцсон байгаа. Тэгээ цэцэг ч гэсэн зөндөө ургаж байгаа. Тэгсэн хэрнээ өвсөн шар. Яг гол хэсгээрээ өвсөн шар байгаа. Хойноос шардуу тэгээд цэцэг нь маш ихээр гарсан байгаа. Жил болгон өөр өд юм байлээ. Энэ жил бол маш их цэцэг гарч байгаад айгүйх баярлж байна. Ноднон яг жил болгон гарна л та. Гэхдээ ингээд өөр өд юм байлээ. Жимс хүртэл бас янз бүр гардаг. Тэгээ уул болгон өөр онцлогтой. Одоо энэ арын ууланд цэний ягаан жам мэдгэн хүртэл бас яг нэг хэсэг газраараа айгүйх ургадаг. Яг тэр газар нь очих чинь зургнууд их гүйлдэдэг. Тэгээд гүзээлцгэн бас гоё ургадаг газар байна. Айгуу гоё ургадаг. Айгуу ихээрээ ургадаг. Тэгээ манай нөгөө нэг лупо өмнөх тохой штэ. Зарим хүмүүс мэдэхгүйж магадгүй. Өмнө нь юм хөрх авчирхтай байсан. Тэгээ авчирх маань өнгөрцөн. Гаалтаагаас өмнө авчирхтай байсан. Тэгээ тэр маань өнгөрөөд тэгээд би чи амар гашуудаад тэгээд намайг нөгөө нэг гашуудахыг харсан хүмүүс надаа янз бүрийн нохоо бэлгэлээгээд тэгээ манай баалтаа яг тэр дунд надаа нэг хүн манай авчирх гүйлгэж байгаа тэгээд нэг гүлэг аваарай гэдэг. Тэр нь баалтаа байхгүй юу? Тэгээ манай энэ баалтаагийн чинь лупо явуулсан шүү дээ. Би тэгж яриад байдаг хүмүүс. Тэгээ лупо дээр тэр арын гүзээлзэнтэй уулыг олсон байхгүй юу? Амар гүзээлзэн навч гарцсан байхын хавар хараад тэгээ би лупод одоо энд ингээд 100 аюу гой жимс урганаа. Би ингээд яриа явдаг энэ хотгоо. Аюу гой жимс ургана, гүзээлзэн гээд гой жимс ургана. Хойлоо 100 ирж харнаа гэд. Тэгээ манай лупо ирж харж чадаагүй. Тэгээ өнгөрцөн. Тэгээ лупогийнхэн дараа өнгөрснийхэн дараа би яг тэнд ингээд очисон чинь тэг үнэхээр их гүзээлзэн ургасан байсан. Тэгээ би тэр гүзээлзэнийг лупогийн бэлэг гэж бодоод ерөөсөө л нэг 2 хаашаа 2 м газраас би зүгээр 2 литр гүзээлзэн түүсэн шүү дээ. Тэгэл бүр амар гоё санагдаад уйлаад. Намд нэр амар гүзээлзэн ургасан ч бүр яасан гэж машин замын голын өвс идэгэн штэ. Дугуйнд идэгдээгүй. Тэрүүгээр нь хүртэл гүзээлзэн ургацсан. Зүгээр ингээл цон хонголгоо явахаар өнөртэл тэгж амар ургадаг. Гоё уул шүү. Манай энэ баалтаа намны ууланд их дуртай. Нохоо ч бас айгүй сонирхтой очих дуртай газар гэж байна. Манай лупо болохоор одоо тэр гуртын ширгүүгээд би нэг дээрээс нэг голын зураг харуулад зураг дараад байдаг да. Тэр гуртын ширгүүг нь тэр голын усанд тоглож тэр доотлын тэр хөндөд дураараа дөргиж амар хөрхөн тоглодог байхгүй юу? А манай баалтаа болохоор намны ууланд яг тэгж бүрсдэг. Энэ хоёр чихэн юм сонсгоо байлаа шүү дээ. Зүгээр л очиод зүгээрсдэг тэр нэг жижигхэн голхон дээгүүр нь хараагаал тоглоод айгүй дуртай намны ууланд. Тэгээ би намны уул руу баалтаагаа дагуулж явах дуртай. Манай баалтаа дуртай болохоор одоо бид төр тэгж жаад нэг явна.
бид нөгөө жоохон зайтай бараг тариалангийн газар дотор руу орчдөг байхгүй юу? Бараг ч гэж тариалангийн газар дотор орчдөг. Тариалан гэсэн самбар өнгөрөөд тэгээ намны уулын цагаан толгой гэдэг газар гэсэн. Манай энтхийн ихч бүжигч уулаар айгүйх явдаг, намны уулаар их явдаг. Бүжигч надад зааж өгчсэн. Бид хамт яваад тэгээ тэрүүгээр айгүй хөөрхөн уулын горих өнтрөө урсдаг. Тэгээ тэр горих ноднон урсаагүй. Энэ жил одоо бороо орсны дараа урсчиж магадгүй. Дээр нөх хөвсгөлөөс ирж байхдаа очиж үзэхэд ус нь урсаагүй байсан. Тэгээ одоо очиход урсчиж магадгүй. Гэхдээ би борооны дараа очино. Намны уул нь шүү дээ. Тэгээ намны уулыг би интернетээс хайгаад үзсэн чинь Ургамал намтны аймгаар айгүй баялаг тийм гоё уул гинэ. Тэгээд ховор ургамал ургадаг. Ховор ургамал гэхдээ айгүй ховор ургадаг. Цэцэг нь айгүй одоо энэ нарын уул муулыг бодоход бол айгүй бага гарна. Тэгэхдээ маш ховор ургамал ургаж ин гинэ. Өнөөрэ би нөгөө нэг өөрөө ч мэдлгүй ингээд нэг ховор цэцэгний зураг дарчдаг юм шиг байна. Тэгсэн чинь тэр нэг ургамал судлаач нэг айгүй мундаг хүн байдаг гинэ. Тэгээд би сайн мэдэхгүй бэсэн тэг надад хүн хэлсэн нэг айгүй мундаг хүн штэ. Тэгээд тэр ихч наашаага хоёр оюутантайгаа ирж мөсийн профессор гэсэн. Тэгээ хоёр оюутантайгаа ирж хаврын эртч ургамлын судалгаа хийнэ гэдэг. Тэгсэн тэгээ одоо энэ 7 хоногт эрүүл энэ 7 хоногт ирэх бах 17 оноос хойш ирнэ гэжсэн. Тэр ихчийг эрүүл дагуулж явж тэр нэг гоё гоё ургамлууд байдаг газраараа дагуулаа явнаа. Тийм гоё судалгаа хийж байгаа юмс. Тэгээ дээрэс нь би өөрөө нөгөө нэг юуны яа нөгөө хэдэн тохоо маань тийж байд. Сүтсаа доош нь тавьж байгаа тавихгүй гоё тавих штэ үүдс. Тэгээ өөрөө нөгөө ургамлын нэр мэдих сонирхолтой болохоор би чинь тэр хүмүүсийг дагуулад явчих гэж боддог байна. За эзэн нь гайгүй болоо. 3 нохоо. Тэгээ дүр бичлэгийг зогсоох. За гараараа барьяана. Энэ хараа ийм гоё цахилгааны ярга ургацсан. Энд нэг юм устай булаг идэх. Тэрүүгээр ингээд мал услсан юм шиг. Зөндөө хөрхөн хам юм. Түрүү нөгөө нохооноос юу яагаад болгоомжлоод утсаа доош нь буулгацсан чинь нохоонууд мань давхиж ирсэнгүй нөгөө гурч хоолоо идэж чинь. Тийм болохоор давхиж ирсэнгүй. Ийм гоё юм да. Гараараа бариад гараа. Цахилгааны яргуутай. Тэр тууж яваа хүн тэр моциклтэй явж байгаа юм байна. Одоо энэгээр гарна. За энэ нөгөө нэг гоё цэцэгтэй газар дууч яварч. Үүл гараад. Одоо яг энэ нэг энэ дэш өгсөн нэг толгод нь шүү дээ. Ийшээгээ нэг буг. Тэ хараагаал гарч ирсэн. Энд чи 2 удаа бугтаад харилцсан. Тэр хамгийн анх энд нэг хамгийн анх хардсан нь болохоор лупотой явж яхад харж исэн, таарж исэн. Тэгээд одоо энэ цаашаа яваад яг энэ хэсэг ингээл бороо онтроо болохоор бас сайхан шалбааг болно штэ. Машин явах аргагүй болно. Нэг нь болохоор тэр цаана саяхан таарсан. Сая бүр нөө шар яргуу харсан үед таарсан. Яг энэ хэсгийн зам бол дээр нэг амар эвгүй үед нөгөө цас хайлж явах үеэр баалтай битэрс тийшээ тунгацсаар байгаагаар авчихсан шүү дээ. Гэтэ энэгээр жоохон эвгүй энэ хажуугийн жалгар руу орох магадлалтай. Тийм болохоор бас хамаагүй тэгж явж болохгүй. За энэ хараа. Энэ бондгорууд чинь цэний ягаан. Бондгор борууд чинь цэний ягаан ингэж ургаж эхэлдэг. Одоо бид тэр жоохон ингэ цаашлаад хоошоогоо нөгөө 60 метртэй хамт ургадаг газар руу очих жоо. Энэ угаасаа яг нөгөө энэ сая нөгөө замд таарсан нэг айлуудын юу юм бэлээ. Хадлан энтрээ хаддаг. Тэгээд малаа бичээдэг газар юм бэлээ. Үнэхээр гоё газар. Тэгээд заримдаа тэр хүмүүстэй таарж намар хадлан хадж яхад нь таарж марнаас. Тэгээд зам нь угаасаа хойшоогоо тэр уулын хойно очиод тулаад цаашаа явахгүй. Угаасаа яг энэ айлуудын л хүмүүсийн нөгөө мод түлээгээ бэлтгэх тэгээл хадлан мадлангаа хатах гэж явдаг зам л юм шиг байл. Би ч нөгөө нэг анх эрэнгүүтээ дөнгөж хотог өндөрт ирчээл тэгээл юм зам байгаа газар болгон руу баг ороод үтцсэн. Тэгээ ийшээгээ би баг ирснийхаа дараахан иржсэн газар л. Дараа надаа хүн
тэр гоё цэцэг ургадаг газар үүдэн штэ гэсэн чи байл хэдий очиж өвдсөн мэс. Тэгээд тэр нөгөө цэний ягаан гэдэг чи мэдэхгүй нөгөө газараас нэг юм бор жижигхэн үндэс шиг юмнууд улаан хөрөнгө жижигхэн үндэс шиг юмнууд цухууцсан байхыг харчаал энэ одоо юу юм бол гээл гайхаа үзсэн. Тэр тэгсэн чинь тэр чин цэний ягаан байсан юм биш штэ. Одоо ингээл хашгаа явж байгаа. За одоо ингээд нэг хэсэг юм. За очиж байгаа бичлэгээр үргэлжлүүлээ. Тэнд баахан өхөр. Би тэр уул нөө ирэх газараа ирж гисэн. Тэр өхөрнүүдийг жоохон цаашаа явахлаар нь балтаг буулгахаас. Малнаас жоохон хол явнаа. Тэгэхгүй бол болохгүй. Айлын мал үргэжүүл. Эдрэгт уул айгу хурдан идээ цаашлцдаг юм билээ. Нэгэн жоохон зайтай явсныхан дараа балтаг буулгахгүй болохгүй. Тэгвэл бас араас нь явж очиод тэгээд. Үгүй явуулна ч тэгэл нэг амар дайрч мэрэл яадгүй л дээ. Юу яадгийг. Айгаад эднэр чинь нэг пиндэгнээ цаашаа ингээ гүгээд. Тэгээ бүр нэг амар ойртдгүй штэ баалтуу. Адуу мадуур хуцаад хэрнээс яг ингээд нүүр тулахаараа тэгээд наанаас л хуцаал надруу дахин хараад хуцаад идэв тэгэл. Өөр янз бүрийн хараад баалтаг харал. Хараа. Эндэлтэй хараад хараа. Яг араас нь хараад байгаа малны араас. Энэ нөө хурцтэй тавцсан байсан гэсэн шүү дээ. Энэ хараа. Энэ нүхнүүд одоо ингээд яг хуу иддэг чинь нэг хонхол ингээ хурцсан. Бид нар өнгөрсөн жил яг шин дээр айгүй юу харагдсан. Тэр өөр мал байхгүй зү. Баалт одоо тэнд баахгүй явж байгаа зү. За баалаа. Ингээ ууланд баад өгчөөд байгаа юм да. Хашаандаа гүрийгээд гарахгүй штэ. Баалта нааша. Хамт явна шүү. Хамт явна. Онц. Айгүй онц шүү дээ. Хойлоо хамаагүй айлын мал айлахгүй шүү. За би гоё бүндэгэд гарах цагааг ин цэцэг нь юу дэлбэн нэг жоохон цуцсан бөөрөнхий цуцсан юм байсан. Ари дэлбэлэг вэ нөө. Тэрийг нь харуулъя. Тэр цаана ийм их ургадаг байхгүй. Айгүй газар. Гэммэдэг бас гарцсан байгаа. За одоо ер нь бол нэг иймэрхүү бүндгэр юмнууд ингээд зөндөө гарцсан байгаа. Бид нар чинь цэцэглэн гэсэн үг. Гэхдээ бүр ягаараа цуцныг ингээ харуул. Баалта хол явахгүй шүү. Ийм их. Оо тэнд нэг цэцгэлж. Ямар гоё юм бэ? Тэр нэг цэцэг гарчиж тэр цаана. Тэр өн баалта. Ямар гоё юм бэ? Яг дэлбэлээ. Тэр харж байна энэ яга. Ямар гоё юм бэ? Цаанд хэд нэг баалтаг орлоо. Одоо баалтагийн зургийг хамт дарна шүү дээ. За энэ да. Дөнгөж дэлбэлж ин хараа энэ ингээд дэлбэнүүд нь ингээд үрчигээд энэ чинь хэд хоноод ирэхээр юу яа тий. Тэнийчдэг. Дөнгөж өнөөдөр л цэцгэлж ах шиг байна. Жохоо өсөө очихар юмсаад. За энэ хараа. Ингэж яагаад дэлбэлдэг байхгүй юу? Одоо тэр баалтаг явж байгаа тэрүүгээр бүгдээр ингээ бондоогоо гараад ирчих. Энэ дээр бас цэцгэлчих. Үгүй дэлбэлчих. Чичгэн бат. За ийм гоё юм да.
Нөгөө хоёр тэр байна. За одоо эдгээр ингээл бүгдээр ингээд дэлбэлэхэд бэлэн болцсаар да. Тэмээд энэ зүгээрс өнөө маргаашгүй дэлбэл угаасаа ингээ гараад ирсэн. Бааштай ингээд эдгээр хараа баштайгийн эргэн тойрон бүгд цээн яга. Аяар гоёгац тийм. Эдгээр хараа ингээд дэлбэллээ бүгд. Тэр ийм гоё. Энд гэсэн яг дэлбэллээ. Одоо зургийн наан тэрүүгээр зөндөө ягаараа гараад ирчих. За одоо тэнд юу байгаа? Нөгөө нэг жам мэдэг байгаа. Жам мэдэг бас жижигхэн дэлбэлцэн байсан. Уржигтэр явж яхад. Уржигтэр ирсэн шүү дээ энэ. Байх хэвээр. Үхэр ороод идчихээгүүл байсан да. Би яг таарлцсан, харсан. Оо, энэ жижигхэн байна жарнэдэг. Ямар хөөрхөн юм бэ? Жижигхэн энэ хардаа. Энэ чинь бас аюу гоё том болно доо. Бас энд өвсөн шараараа агаад тэгээ ингээд цэцнүүд нь орхацсан. Инээс арай том бас байсан да. Тэр харагдахгүй байна. Үхэр идсэн юм шиг байна. За одоо ингээл ингэж их ургадаг ингээл багсаатал ургана шүү дээ. Янзы. Тэгэл одоо эндээс тэр машин хүртэл тэр энэ хүндийн ингээл тэр чигээрээ жам мэдэг. Голоор нь ингээд жам мэдэг ургаад тэгээ эргэн тойрон ингээд юу цэний яга ургацдаг. Тэгээ өөр бас нөгөө уулын үеэлээ шимтгэлээ энтер гээд айн шимтгэлээ илүү. Шимтгэлээ энтер гээд гой цэнхэр цэцэг. Өөр чи юу үлээ зөндөө гой цэцгүүд ургана. Бас нэг айгүй их шар цэцэг байсан байхгүй юу? Өндөр урт штэ. Шар цэцэг. Тэрний нэр нь Заяахаа гинэ. Хөрх маас нэр нь. За ингээд би шиг нэлийн шигүү. Энэ нөгөө нэг нохоо шөний өргөстэй нөгөө нэг эндээс амар яг нөгөө сарна шиг гардаг. Угаасаа нөгөө сарндааны төрлийн ургамал гинэ. Одоо би тэр юуны мөсийн тэр багш ихчиг ирэхээр зөндөө ургамлын нэр асууж авна. Асуух нь зөндөө байна. Одоо энэ ингээд энэ цэцгэлснийхаа дараа аюу гоё харагдах нь шүү дээ. Энэ ингээд наан нь юу? Энд чинь цэний ягаан тэгээд жам мэддэг. Хэд хоногийн дараа би таруулан за. Яста ёо бүр байгаль бэлтгэж юм ямар гоё юм бэ гэмээр л өнгө алгална штэ. Жам мэдэг маань энэгээр ингээ зөндөө жижигхэн гарсан байна өө. Ээл хараа тийм үү? Мөрчөөс ямар гоё болсон да. Шинс энэ хоёр модон бас жоохон оройтч ногоорч байна. Баалта нааш яваарай. Яг энэ модны энэ нэг юу исэн жам мэддэг байсан. Тэрийг үхэр итчих. Манай балтчаад ингээл сайхан сонгочоод явж штэ. Цэцгэн донд. Тэр. Цэцгэн хоолгоноо балт. Балт гэхдээ цэцгэнд бас тийм дуртай биш. Манай лупо цэцгэнд айгүй хайртай байсан. Цэцгээ чи хараал. Гүлрөөл хараад байна. Нэрвэхэн чинь харагдаж байна. Цагаар юу вэ? Энэ ёо хин хаашаа нисэж байгааг мэддэхгүй дээшээ болоод. Яг ингээл голлоод жам мэддэг. Тэнд нэг айгуугаа шар цэцэг нийлгэсэн байсан. Шар өнгөтэй ирнэсээ эн чинь бас тийм нийл ягаан өнгөтэй байдаг байхгүй юу? Тэгсэн чинь нийл гэснээ би нөгөө нэрийг мэдгүй болохоор Facebook дээр тавьсан чинь нэрийг нь юу гэдэг юм болоо гэж тавьсан чинь ургамал мэддэг хүмүүс ч орж ирээ нэр нь хитчихдэг байхгүй юу? Ийм сонио гоё цэцэг. Би энийг нөгөө шар өнгөтэйг нь анх удаа л харсан. Бас цэнхэр нийл өнгөтэй гэдэг. Тэгсэн чинь яг тэр нийл гэдэг нэрээрээ л нэрлэлцдэг юм бэл. Тэгээд нөгөө латин нэрийг биччихсэн байсан. Ийм гоё газар. Яа, одоо зүгээр энэ хүнд тэр чихээр ягаарна гэж боддоо. Ягаар нь тэгээ голоор нь
Нөгөө жам ядгийн улбар шаранхт эцэцгнүүд гарan шүү дээ. Энэ жам мэд гэжтэй ингээл багсаад л оргоно. Ингээ мал хугалсан байна. Ишид нөгөө мал зөндөө ордог болохоор харахгүй л ахalta. Юм сайхан байна да. За би дэшиг Баалта нааша Баалта. Баалта нааша. Нөгөө мал руу яваад. Нааша гүүрэ. Баалта. Манай Баалта том болоод өгөнд аягүй ордог болж байгаа. Тэрнээс үл энэ хоёр дэлгэнцч юм сонсохгүй шүү дээ. Одоо ч тэгээ холдохгүй хөөрөх ингээл хүрээд ирнэ. Тэгээ жоохон юм хад асахтай газраар яг хөлөнд аягүй наалдж явдаг. Ай. Хөлөө дэш зураг дараа. Одоо санийхаа цэний гантай уулнасаа жоохон хойшоо явж байна. Замаа юу атлавч. Одоо ус энэ зам чи ингээл яваал хойшоо тулчдгийн тэр болтол жоохон яваадах. Баалтасаа уулын жоохон хүүхэд бүр нэлийн амьсгаатчих. Нэг гоё энэ газар тийштэй үнэхээр гоё. Одоо тэгэл өдөр ирдсэн бүр гоё болоо. Тэгэл намбар бүр гоё юмтай болоо. Тэгэл үйл болоод үйл битэр нааш ирж чаддаг юм өө. Үйл энэ нөгөө юу вэ штэ. Нөгөө жалган халиатай болоод тэгээд мөсөстэй. За яг мөстэй үед нь гарч ирж болно. Үүлд нааш нэг ирж лээсэн. Тэгэл ер нь хавар үүлээс бус үйлрэлтлээ гэх юм да. Үйл болохоор тэр доошоо нөгөө утын ширгүү өнтер гээл тэргүүр явах дуртай. Тэгээд тэр нэг голын тохой байдгийг. Адгийн булаг гэдэг юм а. Тэр нэрийг би нэг аягүй сайн мэддэг хүнтэй таарлцсан. Тэгээд 100 тэднийд зургнуудаа авч очиж жоод тэр ам болгоныхын нэрийг бичүүлээд авъя гэж ярьсан байгаа. Тэгвэл би бас нэрийг сайн мэддэггүй маа. Хүмүүсээс асуухаар ихэнх нь мэддэггүй. Тэгээд би яг сайн мэддэг болсон. Тэр ууланд нөгөө нэг 15-ны сар харах гэж явж байгаад уулны доор бэлд Баалта тэр яг сар гарчдгийг хүлээгээд зогсчихсэн чи хажуугаар нэг машинтай авахгүй зөрөгтөө. Намайг шууд мэдчихлээ. Өө чи нөгөө зургийн багш шүү дээ гэл тэгжсэн. Тэгээд энэхийнх намайг ер нь тэр мэддэг. Хүмүүстэй таарлахаар бүгдээрээ л мэдчихсэн. Тэгэнгүүтээ яг нөгөө гэрийнхнийхээ зурдаг хүмүүсийн талаар яриад би чинь тэгэл хүнтэй таарлах сайхан яриад зогсож штеп. Тэгсэн чи тэр юунуудыг энэ яг энд нөгөө төрж өссөн болохоор газар усны нэрийг аягүй сайн мэддэг. Тэг надад бол хэлж өгсөн. Тэг би цээжлээгүй. Тэг дараа нөгөө гэрээ зааж өгöd 7 өдрийн шүлсэн л тусаад гэрээ зааж өгöd. Тэг хүүхдүүд нь бас сургуульд явдаг юм билий. Би бас заримд нэг хичээл энэ орж лээсэн. Тэгээд заслангийнхаа байшинг зааж өгсөн. Тэгээд чи орж ирээд өнөөдөр асуугаараа гэж хэлчихсэн. Нэрнүүдийг асуугаараа гэж. За би нэргэн төрөнд харуул Баалтагийн шүсэл хойч тусаад. Дараа нь тэг арчин даас амар машин зүгээрстэй. Энэ бор өхрийн бас ч юм чи бүгдээ юм төрөний. Тэний яа. Сайн ургасан байгаа зү. Тийшээ өөр аюу ярагдах юм. Зарим улааснууд нь яагаад ногоороод нарны гэрэлт бүр аюу ярагдчих. Энд гэхдээ бичлэгэн дээр нэг тийм хурц харагдаад идэм байна. Аюу хурц өнгөтэй өнгөн аюу хурц нэмэгдэж харагдаад байна. Яг энэ бичлэг шигээ бичлэгнээс жоохон өнгийг бууруулад ойлгохгүй. Бичлэгэн дээр бол аюу тод тэнгэр мэнгэр энэ угаасаа хитрхи тод харагдаад байгаа юм шүү дээ. Утасны камераар л гэж харагдаж байгаа хта. Тэрнээс гол арай ч юм тод биш ээ. За ингээл хараа замын хоёр талаар битүү. Яг л нөгөө тэний гаан чинь.
Ийм гоё юм да. Ямар гоё юм бэ? За одоо шууд хайрлаа. Зөндөө удчлаа тэр. Амар гоё. Одоо тэгэл цэцгэн дэлгүүлсний дараа яах вэ гэж бодогтоол уус байнг гэдэг. Дэлбэлхээрээ бүр амар гоё харагдал. Тэгэл одоо юу вэ? Цэний ягаан жаммид хоёр ч нэг 10 тоног айгу гоё. Тэгээд дараа нь энэ хоёр ч унуугууд юу гараад ирдэг юм шар хумхаал гээд лили гээд нэг цэцэг үүдэн штэ тий. Тэрэн шиг хэлбэртэй хүмүүс зэрлэг лили тэр гэдэг. Гэтэ нэр нь шар хумхаал гэж хэлдэг. Тэр тэгээд нөгөө нэг төмсний улаан хоёр гарна. Төмсний улаан чинь одоо сараа гэсэн баха. Тийм нэртэйсэн. Тэгээд тэр цэцгнүүд гарна. Бас л аюу гоё болно дөө. Яг саяны тэр нөгөө нэг цэний ягааны дэс хөндөй тэрнгээр бол урахгүй яг тэрний дээдлийн тэрний юугаар урахтай. Нөгөө хажуугийнх нь тэр толгодоор нь урахтай. Яг шар цэцэг шар хумхаал тэгээд төмсний улаан хоёр шар улаан хоёр хослоод янзын харагдана. Тэгээд нөгөө нэг юу тэнд ямар харагдсан бэ? Тэгээд нөгөө нэг лупо тэрийн нөгөө бүзэлцгэн дүүдгүүлсэн газар гэдсэн шүү дээ. Тэнд нөгөө төмсний улаан чинь бас янзын гоё гарсан шүү дээ. Ёо. Тэр ч одоо тэгээд 6 сарын 20-доор бүр гоё харагддаг. Тэр үед нь тэгэл тэр үеийн бичлэг хийж харуулнаа. Нүн хаана юу гараад гэнэ бүр аягүй сайн мэдчихэж байгаа. Уусаа тэгдэм бил хэдэн жил ингэ явчихлаар мэддэг болчтой бил. Тэгэл хэдийд урах уу, яах уу, ийх үү. Тэгэл аягүй баримжаатай болчдөг. Тэгээ манай ихч намайг тэгээд яа манай заяа нэг хэдэн брэнд газартай гэх. Яг нөгөө газруудаараа хүмүүсийг ингэ давуул явуулаас та ангаан ш. Балта яасан. Жохон алсан маслах гэдэг нэг үү. Ангаалгана ш. Угаасаа ангаан үнэхээр гоё юм чинь. Тэгээ одоо энэ бичлэгэн дээр зурган дээрээс шал өөр мэдрэмж авдаг байхгүй юу? Өөртөө явахаар. Гэтэ манай Монгол орн ч өстой гоёо. Одоо өөр бас иймэрхүү газар зөндөө л байна. Дараа жил нэг сайхан амарч агаад энэ жил үзэсгэлэнтэй юм чи би угаасаа амрахгүй. Одоо энэ уул муулаар яваад байгаа чинь зав гаргаад яг зав гаргаж явж байгаа болохоор юу яа? Дараа 100 хүүхдүүдийн үзэсгэлэнгийн дараа намар өөр хүүхдэн гаргаад 5 хүүхдүүдийн үзэсгэлэн гаргасны дараас нь нэрээ бүр жинхэнэ майхантай аялах юм. Бүр гоё өөр аймаг руу яваад. Тэгээ майхантай аялах хийхин тулд юу яах гэж нэрээ хашаан дотроо туршиж үзэн. Эхлээд машинда хонж үзэн. Тэгээд террасан дээрээ майхан дотор хонж үзэн. Туршилт хий. Тэгж байгаа сайхан майхнаа аваад. Гэтэ яг өмнө би нөгөө дадлага мадлагаар явж байхад ангийнхаа хүүхдүүдтэй хээр хөтө зөндөл явж лээсэн. Ер нь бол хээр яваад сурсан. Тэгтээ бүр илүү гоё тухтай юмар. Ангийнхантайгаа явж байхад бол тухгүй явж исэн. Бид нар чи яах вэ гэлнэ. Гэтэ оюутан хүүхдүүд тэгэл ганц пүүгээгээ аваад тэгэл бороо шоронд чинь нороо олж чаас тэгэл үлсэж зутраал явдаг гэсэн. Одоо бол тэгж явахгүй. Одоо бол зүтэй юм бүрдүүлж чаад ямарсандаа бид амар гоё аяллаа влогууд үзээл. Тэгэл тэднээсээ үзэж байгаа. Тэгээ баг багаар гоё нөгөө нэг 100 майхан өдрүүдээ авч жагаад хоолунд хийх хөрх юмудад бэлтэж жагаад тэгээд дараа жилийн зунаас майхантай аялах гинэ. Балтагаа аваад. Гэрхэнтэйгээ бас юм. Би гэрхэнтэйгээ явах аягүй дуртай. Тэгвэл чи аягүй сонирхтой аягүй гоё юм үзэл явахаараа гэрхэнтэйгээ явдаг байж гэж бодоод. Тэгээд чи гэрхэнтэйгээ яваад хамт баярлал. Хүй хай гэж явах аягүй гоё юм чи. Энд мэнүү юм. За Балта өтер сая явж орж ирээд тэгээд хоолундаа идэж уучаад тэгээд бичлэгээ үргэлжлүүлж байна. Микрофоноо хийх гэсэн чинь нөгөө нэг утсанд холбогддог юмных нь батарей дуусчлаа. Тэгээд зүгээр дахиад сурснараа микрофонгүй ярьчих. Дараа нь микрофоныхоо учрыг олж аваад сайхан гоё тод дуутай бичнэ. Тэгээд сая нөгөө юунаас Германаас яриад би нөгөө Герман руу нэг цагаал цэцэгнээсээ 100 өгөө явуулна гэдгийгсэн байсан. Тэгсэн чинь тэрнийхээ талаар яриад одоо нөгөө артталт нь юу яа да. Соронзоо наан хуудсан соронз нэмгэн ийм
уян юм сорон зэйтгийн тэрийг цэцгэндээ тааруулж наагаад тэгээд хөнхөө айгүй хөнхөн нөгөө ойдог баримлын шаварч угаасаа тийм хөөсч хөнгөн болоод хатчихдээ штэ. Тэгээ тийм цэцэг өгч явуулахаар болсон. Тэгээ нөгөө майдр холбооныхан бас хөөрхөн манай дараа жилийн миний үзэсгэлэн биш хүүхдүүдийн үзэсгэлэнд зориулаад хөөрхөн арга хэмжээнүүд дээрээ миний нөгөө хийж байгаа би бол үзэсгэлэндээ зориулж хийсэн штэ. Өөрийнхөө үзэсгэлэн зориулж хийсэн цэцэгнээс зарж борлуулж өгөөд хүүхдүүдийн үзэсгэлэнд бас нэмрээ болвол ихлээр нь тийгээд тэгээд би дараа нь дахиад 100-г нэмээд хийчнэ. Тэгээ одоо энэ бэлэн байгаа 100-гаасаа бэлэн байгаа хэдээсээ 100-ыг салгаж яваад тэг хөргөчний наалт хийгээд тэгээ явуулчихна. Тэгээ угаасаа одоо хүүхдийн үзэсгэлэнг дараа жилийн 4 сард гэж төлөвлөд байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь тэгэл миний үзэсгэлэнгийн дараа юу болчихно. Тэгээ тийм болохоор одооноос ер нь бэлтгэлээ базаагаалаа. Тэгсэн дээр тэгэхгүй л яг цагаа тулаад ирэхлээр юм чинь тэгэл хэцүү болчихдээ шүү дээ тий. Би бүр аягүй зохион байгуулалт сурцсан одоо. Одоо чинь 4-р зохион байгуулах гэж байгаа байхгүй юу? Тэгээ сайн нөгөө мөрөн орохдоо мөрөнгийн хүүхдүүдэд ер нь хилцсэн байгаа. Тэгээ санаагаа бодож яваарэ. Тэгээд өөрийнхөө үзэсгэлэн гаргачаад өвөл ижидийн орон дээр нэг очин шүүгээд тэгээ тэр үед нөгөө хүүхдүүдээ сонгон шалгаруулж явъя. Санаагийн сонсож байгаа гэлцсэн байгаа. Тэгээд мөрөнгөөс хүүхдүүд оролцуулна. Хотгийн маань хүүхдүүд оролцсон. Тэгээд өөр оролцох хүүхдээ ямар ч үсэн эхлээд өөрийнхөө үзэсгэлэн гаргачих. Тэгж жагаад хүүхдүүд цуглуулад болж игэл өөр орон нутгаас хүүхдүүд оролцуулбал айгу зүгээр тэг хүрээгээд хэлээд тэг явчих гэж бодож гин. Тэгээд юу яа өнгөрсөн жил нөгөө нэг баг нас ахлах насаар нь ингээд ахлах дунд насаар нь ингээ 2 өөр галерейд гаргахад нэг хүндрэлтэй юм юу яа тийм нэлээ. Нөгөө би яг тэр 2 галерейхаа хооронд ингээ гүүх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Яг нөгөө нэг галерей дээр нь хүмүүс ингээд заваа тааруулаад ирчихсэн. Тэгээд ингээд уулзыг гингүүт нь би нөгөө галерей дээрээ байгаад идэг. Тийм асуудал гарсан. Миний хамрыгаа битэрч. Тэгээд тийм асуудал гарсан. Тэгэхээр одоо яах вэ? За ямар ч гэсэн Норвегитэй бол гаргана. Тэгээд энэ жил бол өстой би яаж хийж байгаа л төлбөрийн бүр 100% цуглуулад олж байгаа өгнө. Норвеги эхний удаа 50% хөнгөлтэй гаргасан. Дараагийн 2 удаа 100% төлбөргөө гаргаж байгаа байхгүй юу? Тэг би одоо 4 дахь удаага би мөнгөний өгмөр байна өө. Зөндөө сайхан дэмжлээ те. Тэг одоо нөө хүмүүс бас туслыг дэмжиж тэгээ нөө хүүхдүүдийн үзэсгэлэн болохоор хандин банд өгье гэж тэгсэн. Тэгээ тэрийг нь болохоор би яг төхүүлж яагаад бас хүмүүст хэлийгээд бас дэмжихийг хүссэн хүмүүс байгаа. Тэгэхээр яадаг хэлж байгаа л ядаж нөгөө Норвегийнхаа юуныхаа заалныхын түрээсийг галерейн түрээсээ олоод тэднэрт бол 100% ерөөс хямдруулж барихгүйгээр 100% 7 хоногийн тий 7 хоног байх хангалттай хүүхдүүдийн үзэсгэлэн тэг өгч гэж бодож байгаа. Болгоно. За тийм. Тэгээ би нөгөө энэ ширээн дээр нөгөө хийж байгаа юм да харуулах гээд энэ зааж гараа. За бичлэгээ зогсоож байгаад яач. Энэ манай гэр бүр ийм амар болсон байгаа. Амар болсон гэж ийм их юмнууд ингээ хураацсан. Тэгээ нөгөө герман угаасаа айгүй жижигхэн 6-6хан метр болохоор хаашаашаа 6-6. Тийм болохоор ингээд юмнууд багтахгүй тэгээд сайхан багтааж хийхгүй бол энэ хардаа энэ мод биш тий би нөгөө нэг Stella Alpina наах гад авчирсан. Энд одоо 880 ширхэг байгаа. 880 ширхэг мод. Одоо дүүргэн манай их шараал тухаалтгачлаа. Яана чи амжих юм уу гэд хоёр нь харсан хүмүүс миний өмнөөс халшраал. Тэгэл энэ юмудаа бүтээлүүдээ одоо ингээл хийгээл хатаагаал давхруу болгондоор нь угаагаал цавууд өрхөөл нэг жоохон юм ядаргаатай техник байгаа болохоор гэхдээ яг хөө би хийгээд байгаа. Тэрийгээ би дараа нь нэг бүслэгээр тайлбарлах уу эсвэл энд нэг өмнө хийжсэн рилээ оруулдаг юм билүү. Тэгээ одоо энэ цааснуудаа ингээд бэлтгэсэн хэмжээгээ ингээд тавьсан. Энэ цавуугаад өргөцсөн. Одоо энэ дээр би өнгөө тавьсныхаа дараа угаагаад тэгээ явчихдаг. Энэ нөгөө нийчдийн орон дээр манай Жавзагийн нөгөө цэцэгт мэдлэгээр явуулсан цэцэг ингээл амьд байгаад байгаа шүү дээ. Бодвол цэцэг. Тэр нь жоохон ингэсэн. Энэ ингээ хөөрхөн сэргээл байгаад байгаа. Орой одоо нар жаргаад манай хашаанд нэг иймэрхүү харагдчихээн. Баалта түрүүн ясаа идээд гадаа булчихсан. Тэр урдуур гүгэлсэн булах гад. Энэ нөгөө миний яг бүтээлийн хийж байгаа Gomara Pika гэдэг юм цавуулаг шингэн мэдгийн. Энэ би сая зөндөг захиад юу авчруулсан. За тэгээ ингээд энүүгээр дахиад юм ширээ би ингэж тавиад өнгөл амар хөглөрүүл. Эннийхэн ард би одоо нөгөө юу наа. Дугуйн соронз наагаад тэгээд одоо энэ гэхэд биш тий. Энэ гэхэд 172 байгаа юм байна.
хөнгөө мууг нь. Тэгээ энэний хаад дотоос 26 нагаад энд ихэд 200 гам. Эхлээд 75 байсан бэ. Тэгээ 163 одоо 200 гинэ. Ингээл хөглөрөл. Гэхдээ айгу гоё ягөө. Тэгэл одоо угааснуудаа ингээ ширээн доогууraa тавиал. Өнөөдөр бол угаагааг өчтөр хоёр ээж их хоёр ирсэн болохоор би юм хийж амжаагүй. Тэгээ түрүү явсныхан дараахан шууд ингээл бүтээлүүдээ хийгээл. Одоо эн чинь ингээд тосон модог байхгүй юу? Тосон модог чинь ингээд мүд хатахгүй. Ингээл хүлээж байгаа хатаа. Тэгээ энэ бэлтганаад байгаа нь болохоор цавна. Одоо энийг хатсныхан дараа угаана. Хатсныхан дараа угаахгүй бол усанд бас нөө тосон модог чи хайлаад алга болт юм бэл. Тэгээл ингээл юмаа одоо зүгээр л тасралтгүй хийж ижил би амжина. Тасрахал юм бол тэгэл амжихгүй. Өдөр болгоо одоо эн чинь юу? Тийм байгаас 1-2 нь хийх гэхлээр ерөөсөө амжихааргүй их цаг авах байгааз. Тэгэхээр нь хит дээр нь ингээл цавуугаад төрчихөл хит дээр нь өмнөдөө гаргаал ингэж хатааж агаад хийхгүй болохгүй. Балтогийн ор гээд. За нарста гоё жаргаж байна. Тэгэл ингээл хийж ин да. Юу вэ? Сайн нөгөө нэг бичлэгээ биччихээ араас нь ярих гэж хиддэг удаага бичвээ. Нэг ярьсан чинь бичээгүй байна. Тэгээ буруу зүрх юм яриад дараагийнх дээр нь 2 3 дахь хиддэгэ 3 ч биш 4 юм уу 5 дахь хаа удаага биччихин. Тэгээ бисээ нөгөө юу ярьж байгаа буруутсан гэхэлэр нөгөө яг үндэ би бүр амар завгүй байгаа байхгүй юу? Тэгэл энэ уул хадаар ингээл явахарч нөгөө хүмүүс завтайгаа ойлгочдөг. Тэрийгээ л ярьж исэн. Тэрийгээ ярьж хагаад арай жоохон буруу юм ярьчлаа. Бас тэгээ ширүүн юм хэлчээ дараа нь хүмүүст таалуулна штэ. Тэгээд нөгөө манайч энэ моднуудыг харчаад тэгээ яана заяастай амжихгүй гэж санаа зовоол тийчлээ. Тэгээд хэрвээ хүмүүс надад саад болохгүй бол би амжина. Хүмүүс тэгтээ надад айгүйх саад болж байгаа. Тэгэл тэрийг нь хэлээл тэгэлтэй хүний дург хүргээл одоо яах вэ? Тэгэл хүмүүс өөрсдөө бодож байгаа бол би ч гэсэн өөрийгөө бодно шүү дээ тий. Тэгээ ямар ч гэсэн энэ үзэсгэлэн дуустал надад бити саад болоорой гээл гуйгаад байгаа. Тэгэл ойлгох байгаа хүмүүстэй баярлж байгаа шүү. Тэгээ ер нь л ойлгохыг хичээгээрээ тэгээд би ямар хүн амьд тий одоо энэ орон нутгийг үзүүлэх үр ширтэй биш. Тэг хүмүүс ч гэдэг асал тэгэл юу штэ. Очно гэвэл их хүрээд ирдэг за. Хүрээд ирнэ. Танихгүй хүмүүс тэгэл хүрээд ирдэг. Гэтэ аюу гоё хүмүүс бас дунд нь байдгаа. Тэгээд бас тэг хамаагүй ширмэд төр хийж болохгүй. Тэгээ зарим нүүд үнэн хүнд гараад идэв штэ. Миний хамар битэрцээ ёо хүнд гэсэн чи ямар сони хэлчихвэ. Би нэг юм яг хашил хөдлөд ах шиг байгаа. Сайн уулаар явж байгаад ирсэн бол эренгүүт ингээ хамар битүүрээд тэгээ ингээд найталгаад ханад ерөөсөө биш байгаа байхгүй юу. Тэгээ би нөгөө Италид яг сүүлийн жил айгүй муха харшилтай болчихсон. Яг ингээл хавар нөгөө ургамлууд ингээд сэргэж ургаал. Яг тийм нэг байнга ногоон байдаг ч гэсэн хавар бас нэмд ингээ урган штэ. Яг тэр үед ингээ амар харшилтай болоод би өмнөс даршилтай хүнийг ерөөсөй ойлгохгүй байсан ч гэсэн ёо өөрөө үгээлсэн шүү дээ. Нулимс хойжоол тэгэл найталгаал тэгэл хамар бүр ингээл амар загтнаал заяа. Тэгэл хамраа яг ингэж эргүүлнээс нэг тал дуурж шүү дээ. Тэгээ ингээл эргүүлээл заяа. Амар загтнаал. Тэгэл чи хэд хоног үргэлжлэлээ. Тэгээ би тэндээс нэг хашилтай охноос холрофенами авч удаа байхгүй юу? Тэгсэн чинь амар хүчтэй нөгөөх нь. Би 2 3 өдөр ингээд бүр ингээд дунайтаж явсан за. Амар унтаал. Тэгээд би ч нэг юм баг уудгүй болохоор надад тэгж амар нөлөөлдөг юм шиг байлээ. Амар хүчтэй болохоор надад арай хуцтаад идэв. Тийм болохоор сая хавар болгонгот яг тэр хашил маань ингээд хөдлөөвөл би найталгаал тэгэл хамар захнаад байгаа байхгүй юу? Хамар битүүрээл. Гэтэ яг Италид байсан шиг биш вэ? Арай гайгүй. Монголд арай гайгүй. Тэгээд тэр нэг солонгос нэг ягаан савтай цагаан байсан баха жижигхэн. Тэрийг авсан. Тэгээд тэр маань уул айгу дооз бахтай гэж байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн тэгэл намайг хөрхөн унтуулчаал хамар маань тайвшруулж чадгаа. Өнөө өрөө уугаад утгаас. Тэгээд за ямар ч гэсэн завгүй байгаа. Тэгэл толгой тарихаас сэргийг байлгах гал уул хадаар угаасаа явдгаараа явна. Би нэгэ хэлсээр л дээ. Тэгээд хүн амьд ирэх юм бол тэгээ ойлгоорой. Би зүгээр мэдлэл зөрөөл өнгөрөө шүү. Хэрвээ таарлах юм бол. Тэгээ бүр шаардлагатай уулзахаар цаг товлцсон хүмүүс байгаа. Тэднэртэйгээ бол тэгэл сайхан уулзаал хийх ёстой юм хийгээл амласнаа биелүүлээл тэгээ явна. Одоо Улаанбаатар руу графикийн үзэсгэлэнд явах гэж байгаа. Тэр болохоор 6 сард болохоор юу яа яг бүтээл хүлээж авах сүүлийн өдөр нь очиод
Тэгээд нээлтэнд оролцоод ирнэ. Тэгээд өөр Улаанбаатар дуудах шаардлага байхгүй. Бушуухан ирээл ямаал хийх хэрэгтэй. Тэгээд явангоо яг далимдуулаад үлдсэн материалуудаа аваад ирнэ. Бас Улаанбаатараас авах материал бас зөндөө байгаа. Тэгэж илээ. Тийм саяхан нэг гоё хүнд тусалсныхаа дараа нөгөө гинтхэн нөгөө нэг том зураг яаж зурахгүй. Юу зурхаа бол угаасаа ингээд ойлгомжтой тодорхойлцсон байсан. Тэгэнгүүтээ яаж тогтоох уу? Яаж яг санснараа болох уу гэдгээ бодоод олцсон. Тэгээ яг гоё санснараа хийн. Тэр их гоё болно. Тэгэл зөндөө завгүй байгаа. Айгу гоё байгаа. Тэгээд би одоо яагаад үзэсгэлэн дээрээ юу тэгээ ямар бүтээл тавих талаараа ингээ яриад байгаа гэхэлэр угаасаа л ойлгомжтой байх дуртай. Хүмүүс бас баримжаатай үзэсгэлэнгээ маань ирж үзээд ямар зорилготой хийж байгаа нь те ямар учиртай бүтээл үү гэдгийг жоохон баримжаа аваад ирүүл надаа өөрт маань таатай байдаг. Тэгэхгүй бол ингээд нэг юм одоо нэг онцох шиг байж байгаа л те юу их юм тодорхойгүй байж байгаа л гинт хүн уурал үзүүлэн тэгэл эн чинь миний үзэсгэлэн чи угаасаа нөгөө санаа зорилготой болохоор тэгж бодоод бүх юм ингээд тодорхой хэлээд байгаа. Гэхдээ миний ярих өөр, ирж үзэх хоёр өөр, ирээд үзэх юм бол шал өөр мэдрэгдэх бах. Тийм. Тэгээ тэрнээс үл тийм нэг ойлгомжгүй юм дөөрөө угаасаа дургу болохоор өө техниктэй лайвер нийтдээ за ичмөр одоо ууж байгаа аяг маяг шүү дээ. Ууж байгаа аяг ч юм уу эсвэл одоо энэ төр цэцгийн савмаа бүгдээр юм тунгалаг шилэн тунгалаг юм дайгуу дуртай. Зүгээр бүх юм ингээд ил харагддаг юм дайгуу дуртай. За. Бэлэг мэлэг биш тий. Ингээд бүр ингээд боогод юу мэддэхгүй бооцсон бэлгэнд битгий дуртай шүү дээ. Йоо битүү амар ямар тэнэг сонсогддیں۔ Юу ааг нь мэддэхгүй л болоод ирэхээр аюу тийм тавгүй болоод эхэлдэг. Тэгэл одоо тийм юунууд тийм учир битүүлэг тийм нууцлаг одоо нэртэй ном кино үзэсгэлэн юу гэдгийг те тийм юмд бүр үнэхээр дургу. Тэгээ ингээд аюу лаглаг хүмүүс ч одоо нэрэндээ аюу ач холбогдол өгөөл нэг сүртэй нэр хүчдэг юм билээ штэ. За тэр сүртэй нэрэнд нь за яг л ийм л юм байгаа бах. За сте эний чи үзээл эний чи сонсоол зүгэрсэж чигтэйхэн гоё ингээл өдрөмж авахндаа гэж бодоол ингээл үзсээ дараа нөгөөт нь юм давсгүй хоос шиг байхаар. Амар урам хугарна за. Тэгээ урам хугарахаараа бүр нэг бүсэн хугарна. Дахиж тэр уран бүтээл чимийг бүр үзмээр үүснэгдэн тий сусмаар үүснэгдэн бас лийгүү урам хугарч байгаа. Тэгэл тэр чигээр болно шүү дээ. Тэгээд нэрнгээсээ дахиад ингээд үзье тгий ингээ ойлгоё гэсэн нэг тийм өчигөнч бодол үлдэхэ болчдөг байхгүй. Тэгэхээр өөрөө юм жоохон ойлгомжтой байх дуртай яана. Нэрнгэс яг давсгүй хоо шиг санагддаг шүү дээ. Нэрнээсээ ингээд яа бахаар бүр утахгүй санагдаад. Тэгээд нэг тийм учир утгыг олохгүй л нэг тэгж мэгэл нэг тавар мавар таах айгу дургүй. Тийм болохоор миний үзэсгэлэн бол айгу ойлгомжтой. Гэл хэлээд байгаа шүү дээ тий. За одоо ингэж чад хамаагүй нэрнэ. Хамаагүй ярьснаа дууга ингээд хурдлуулж төрсөн хурдлуулж мурлуулдаг тохиолдол биш үг надаа. За. Тэгэл нэг иймэрхүү байна дөө. Одоо тэгэл сайхан юу яа. Бүтээлээ. Гэтэ нөө болж игэл ингээд орж гараал уул мул руугаа сайн явахгүй л нуруу маань өвдцөөгөө ингээд хамаагүй суусаар агаад нуруу маань өвдөд. Тэгээд сайн нөгөө дэвтэр хийгээд нуруу өвдөөд орой ингээ унтах жоохон хэцүү. Тэгээд тэгэхээр нөгөө нуруу өвдөхөр юу яадаг тасглаасаа хийгээд тэгээд жин жоохон хасах хэрэгтэй. Тэгээд жин хасна гэсэн чинь би ч бол нэг тийм хасаад байгаа хэмжээний биш аахгүй юу. Тэгсэн чи ээж нэг жоохон жин хасчихээ төрөө ярьсан чи ээж юу хасах гээд байгаа яах юм гэлээ. Тэгээд нөгөө нэг жоохон жин нэмэхээр бас нуруу өвддөг. Тэгээд дээрэс нь жоохон юм юу яачлаа. Тавхацчлаа. Тэгээд жин ч уулын нэг айхтар нэмээгүй. Гэхдээ нэг жоохон хасчвал зүгээр. Угаасаа тийм их хасах шаардлага байхгүй. Тэгсэн чи ээж хэрэггүй юу хасах гээд байгаа л гэдэг. Тэгээд тасгал хийгээд тэгээ уул хатаараа яваад тэгээд сэтгэл санаагаа сайхан тайван байлгаад би ч гэсэн сайхан эрүүл байлгаж байгаа л тэгэл бүтээл хийхгүй болохгүй. Барилтгаасаа таахалцсан гэдэг шиг л дээ. Гэтэ би хийж байгаа. Яг ингээд дөрт боцноороо хийж байгаа. Тэгээ хүмүүсээ саад болохгүй хийгээд юм гэдэг шүү дээ. За. Сонсонд баярлалаа. Баяртай.